Хэдүүлээ өнөөдөр энд өгөгдсөн байгаа хүснэгтэн мэдээллээс энэ хойнд нь ялгаад авсан байгаа энэ дөрвөн хүний ямар сегментэд хариалагдж байгааг VLOOKUP ашиглан олцгоё. Тэхийн тулд эхлээд VLOOKUP функцээ бичиж өгчнө. Түүний дараагаар хайхаж байгаа нэрээ, тухайн харилцагчийн нэрээ авлаа. Энд хэдүүлээ ямар хэсэгт ямар таблээс хэдүүлээ энэ нэрийг хайх юм бэ гэдгээ тэрчгээр нэтгэжүүлээд авчна. Түүнийхээ дараа хэдүүлээ энэ хүснэгтийн хэд дэх багны мэдээллийг бид нэр гаргаж ирэх вэ гэдгээ оруулж өгөх ёстой. Тэгэх юм бол customer segment-ийг бид нэр авах байгаа. Тэгвэл customer segment маань 1 дахь баг нь 2 дахь баг нь 3 дахь баганд байгаа учраас энэ дээр хэдүүлээ 3 гэж бичиж өгчнө. Түүнийхээ дараа false гэдгийг сонгож аваад хаалтаа ачна. Enter дарч. Хэдүүлээ нэг зүйлийг анхаарах ёстой. Энийг шууд дэлгэцэн дарагдж байгаа shortcut-ыг ашиглан доошоо хуулахад та бүхэн харж байгаа түрүү эндээс энэ толгой хэсэг буюу customer name гэсэн хэсэг маань орсон байсан. Тэгтэл энэ дээр ороогүй байгаа. B3 гэж явж байгааз B3-аас эхлээд авсан байгаа. Харин энэ B2-оос эхлээд авсан байгаа та бүхэн харж байгаа. Тэгвэл энэ алдааг хэдүүлээ гаргахгүй тулд энэ томьёон дээрээ дэлгэцэн дарагдж байгаа товчлуурыг дарж төгжиж өгнө. Энийг ингээд төгжөд өгчнө хоёулын дээр. Түүнийхээ дараа хуулаад авъя. Бүгдээрээ харцгаая. B2 маань гэдэг нь хэвээрээ байгааз. Окей. Ингээд хэдүүлээ төгжиж авсныхаа дараа энийгээ доошоо хуулахад эндгээр дөрвөн харилцагчийн маань customer segment-ээрээ ийм сегментэд хамаарагдаж байна гэдг нь гараад ирж байна гэсэн үг.